уншиж болно. Өнөөдрийн сэдв ба мөнгөний тухай сэдв те. Монгол хэл дээр мөнгө гэдэг нь 3 утгатай юм шиг байгаа. Нэгдүгээр мөнгө гэдэг нь бол серебро буюу те мөнгөн эдлэл гэдэг шиг те мөнгө байдаг. Нөгөөх нь төгрөгийн нэгж болоод мөнгө гэж байдаг те төгрөг тэдэн мөнгө тэгээ те. Гурав дахь нь бол солилцооны хэрэгсэл байгаа те. Өнөөдөр бидний ярих гол асуудал бол энэ солилцооны хэрэгсэл буюу мөнгийг солилцоонд хэрэглэж байгаа тухай ярих юм байна. За мөнгө бол анхын солилцооны хэрэгсэл нь бол түүхэндээ бол 2, 3, 4 мянган жилийн өмнө бол янз янз байсан. Хүмүүс бараа таваар хүн төрөлхтөөр бараа таваараа солихдоо бол чулуу, тамхи, тэгээ грек гэж жишээлбэл хонь байх жишээтэй, Египтэд зис байх жишээтэй, алт мөнгө. За хойд ингэтгэхэд элсэн чихрээр солилцоогоо хийж исэн байна. Мөнгөний оронд мөнгө байхгүй байсан тийм. За давсаараа сольж исэн, хадаас Шотландд хадаасаа сольж исэн байл. Хятад цайгаар солилцоо хийдэг байсан, үр тариагаар солилцоо хийдэг байсан. Ингээд янз янзын тийм төлбөрийн буюу арилжааны солилцооны хэрэгслийг ашиглаж исэн байгаа хүн төрөлхтөн. За латин үг байгаа мөнгө гэдэг чинь penus буюу тэгээд money. Энийг үгсэнгдээ мал сүрэг нэгсэндөө мал сүргээр хүмүүс хоорондынхаа арилжаа солилцоог хийж исэн анхны түүх байна. Тэгэхээр мөнгө гэдэг бол өөрөө commodity, онцгой шин чанартай commodity тэ арилжаа солилцоо хийхийг хялбаршуулсан өөрийн үн цэнтэй commodity бараа таваар гэсэн үг. Тэгээ мөнгө нь өөрөө зөвхөн худалдаа авах чадвараараа үнэлэгддэг. Худалдаа авах чадвар нь ямар байна? Тэрний мөнгөний үнц нь гарч ирдэг гэсэн үг. За солилцоо арилжаа худалдаа бол одоо хүн төрөлхтний өнөөдөр бидний тансаг та бүхэн урдаа сайхан пивога тоол идээд iPhone барьсан байгаагийн гол ач тус бол арилжаа худалдаа 8 тэ change үуч шүү. Бас ялгаа баг. Change үуч чухал хүн байдгүй Монголд. Хүмүүс change-үүд үзэж чаддгүй. Уг нь бол change үуч чухал хүмүүсүүд байхгүй. Яагаад гэвэл тэд нар хамгийн сайн худалдаачдаг. За мөнгө бол ямар нэгэн саармаг, неутрал эд зүйл биш ээ. Хүмүүс зах зээлээс юм худалдаж авах, юмаа зарах, бүтээх эд зүйлс зөвхөн мөнгийг буюу сайн дурын үндсэн дээр хамтын ажиллагаа солилцдог аав хүн бүдөөрөө мэдж байгаа. Хүч хэрэглэхгүй win-win зарчим буюу бүгдөө сайн дурын үндсэн дээр аливаа нэгд бүгдөө хождог. Энэс нэг нь ялагдаад нэг нь ялагддаг солилцоо хийж байгаа учраас. Бусад commodity-тай адилхан зүйл. Гэхдээ ялгарх гол юм нь юу вэ гэхээр мөнгөөр калкуляц хийж болдог. Бид нар энэний өмнө хичээл дээр социализм яагаад ампуурсан бэ гэдэг яагаад гэхээр социализмд аливаа юмны үн өртгийг калкуляц хийж болдгоо гэх тийм учраас дампуурсан гэдэг. Тэрэн шиг мөнгөний нэг хамгийн чухал гол үндсэн шин чанар нь бол калкуляц хийх тустай байдаг. Дараа нь ашиг алдагдлаа гаргахад тустай байдаг. Гурав дахь хамгийн чухал шин чанар нь бол нэгтлэн бодох бүртгэлд мөнгөөр хэмжигддэг. Энэ бол хүн төрөлхтний гайхамшиг тийм. Нэгтлэн бодох бүртгэлийн систем. Актив, пассив, урлаг, зарлах, баа гайхамшигтай тийм. За бүх commodity нь жин хэмжүүрийн нэгжтэй байдаг. Тонн, килограмм, үнц, баррел тэ янз янзаар тэрэн шиг мөнгө нь бас нэгэн адил тэ одоо юу гэдэг чи марк ч гэдэг юм уу одоо нэгсэндээ кроч гэдэг юм уу төгрөг гэдэг юм уу тэ уг нь энэ Монголын юу ч юм бол валют юм байгаа юм л тэ currency гэдэг тэр нь өөрөө яг төгрөг гэсэн утгатай тэ за мөнгө аливаа барааны үн гэдэг бид нар энэний өмнө бас нэлээд ярьсан. Үн гэж юу юм бэ? Үн яаж тогтдог юм бэ? Барааны үн хаанаас гарч ирдэг юм бэ гэдэг тийм. Тэгэхээр үн гэдэг зүйлийг айгүй сайн ойлгох чухал шүү. Үнэнд бүх мэдээлэл байдаг. Тийм. Аливаа барааны жишээлх юм бол бид нар одоо жишээлбэл юу гэдэг чи iPhone ч гэдэг юм тийм. Энийг авахад энийг хаана хийж байгаа ямар үйлдвэр чипийг нийс, яасан ийсэн хинч мэдэхгүй бид нар. Гэхдээ худалдаж аваад хэрэглэж байна. Тийм учраас энэ эцсийн бүтээгдэхүүний худалдаж байгаа энэ дотор маш их том мэдээлэл дамжуулдаг байдаг. Үн өөрөө. Тэрнээс гадна энэ үн гэдэг нь маань өөрөө
аливаа бизнес буюу хувь хүмүүсийн үйл ажиллагаа амьдралдаа хэрэглэх, ажиллах сэтэл өгдөг дохио гэдэг. Ямар нэгэн дохио өгдөг. Дохио гэдэг нь айгууч шүү үн. Юу вэ гэхээр энийг би авч заруул ашиг өгөхгүй юу? Энэ надад хэрэгтэй хэрэггүй юу гэдэг дохио, мэдээлэл, сэтэл буруу гэсэн ийм гурван юмыг үн дотроо шингээж өгдөг. Үн. Дохио айгууч бол энэ бараа хэрэгтэй вэ, хэрэггүй вэ? Эрэлт нийлүүлэлтээр тэр утгаараа энэ дараа нэгсэндөө мэдээлэл буюу мэдлэг бий болж эхэлдэг. Аянда зах зээл дээр спонтанны гэж ярьдаг мэдээллийг мэдлэгийг тогтоосон систем өөр аянда бий болдог. За үүн бол мэдээж арилжаа солилцооны ханш альва үнэнд төр оролцох юм бол гажиг буюу тогтолцоо бүх системийг өөрчилдгөө гэдгийг л хэлэх гэсэн юм хамгийн чухал юм. Юу вэ гэхээр хэрвээ үнэнд үн гэдэг зүйлд аяндаа өөрөө зах зээл дээр тогтцож байгаа систем төр юм уу хөндлөнгийн ямар нэгэн хүч оролцох юм бол тэр систем нь өөрөө үнийн систем нь гаждаг. Тэр аяндаа өөрөө бүтсэн систем нь байхгүй болдог. Тэгэхээр тэр систем үнийн систем гажихлаар хувь хүмүүсийн санаачлаг байхгүй болно. Санаачлаг нөгөө дохио байхгүй. Яах вэ? Энийг төр хийж байгаа юм чи одоо жишээлбэл бензин гэж та нар хараад үзтээ. Тэрийг төр хүн барьдаг. Хүн оруулж ирэх сонирхол байна уу? Байхгүй. Яг л тусгай зөвшөөрөл авч баахан чирэгдэл болж төрөөс хамааралтай учраас тэр бензинийг оруулж ирэх сонирхол хинт ч байхгүй. Ягаад гэвэл тэрэн дотор мэдээлэлтэй, ашиг багтай тохиол өгж байгаа бүх юмнууд нь оруулсан учраас хувийн эвшилийн бүтээлч чанарыг алдагдуулдаг. Креативнес байхгүй. Тийм учраас чорт байна. Тэгэл бүгдөө бензинд очрлол зогсож явах нь сайхан. Энийг бол ерөөсөө төрийн оролцооны хамгийн гоё жишээ бол өнөөдрийн бензин. Тэ? За мөнгөний тухай үндсэндээ ер нь за Марксыг болио гэхэд 3 онлын сургууль байдаг. Эдийн засгийн сургууль. Кейнсийн сургууль, Чикагогийн сургууль, монетарын сургууль, тэгээ Австрийн сургууль гэсэн байдаг. Тэгэхээр альва хүмсүүд буюу эдийн засгийн сургуульч байдаг юм уу, эдийн засгч нар ч байдаг юм уу, улс төрчч байдаг юм уу, намч байдаг юм уу, ер нь энэ 3 сургууль руу хазаадаг. 4 за марксизм окей, коммунистууд окей. Кейнсийн сургууль болох юм уу, тэ? Зүүнтэн болох юм уу, социалистууд болох юм уу? Эсвэл нэг дундыг баримтлаад Чикаго болгоод холимог нэг прагматик ийшээ нэг ингэдэг болох юм уу? Гэхдээ төрийн оролцоог оруулсан. Эсвэл яг Австрийн сургууль буюу чөлөө зах зээлээр аливаа төрийн оролцоог багасгасан, аливаа төрийн интервенц буюу үн тогтоох, аливаа бүх юмд бараадрыг хориглох зүйл төрийн оролцоо байхгүй сургууль бол энэ Австрийн сургууль юм ба. Тийм учраас бидний энэ яриад байгаа ярианууд буюу сэдвүүд гол анхаарал хандуулж байгаа юм энэ Австрийн сургууль дээр байгаа юм шиг. За. Чикаго биш, Кейнс биш. Яагаад гэвэл та нар өнөөдөр Монголын бүх дээд сургуулиуд Кейнсизмыг зааж байгаа. Тэнд бүгдөө сурчин ямар ч асуудалгүй. Чикагогийн сургууль ялгаа байхгүй. Энэ монетаристийн сургууль те. Фридман их байна уу, Фишер байна уу, Кнайт байна уу, Стиглер байна уу. Энийг бас манай хэсэг сургуулиуд их заадаг учраас энийг их яриад байх юм байхгүй. Ялгаа байна. Бидний гол төвлөрч та бүхэн танилцуулж байгаа зүйл бол энэ Австрийн эдийн засгийн сургууль юм байна. Энэ яагаад Австри гэхлээр энэ анх Австрид гарсан юм байна. Үүссэн энэний өмнөх яриандаа би бас ярьсан. Анх Вена хот бол одоо Австри-Унгарын эзэнт гүрэн гэж маш том хөгжилтэй орн байсан. Энэ чэнэс маш том эрдэмтэд одоо ганц одоо эдийн засгч нар биш. Урлаг, соёл, түүхийн гайхамшигтай хүмүүсүүд төрж исэн. Бах, Моцарт гэх мэт чиндээ ерөөсөө. Тэгээд эдийн засгаар эдгээр аягүй тэргүүлж исэн байна. За тэгээд гол төлөөлөгчд бол Бүүнбауэр, Карл Менгер, Китснер, Хайд, Мисес гэдэг улсууд байгаа. Энэ Австрийн сургуулийн бусад сургуулиудаас онцлох маш их зүйл байдаг. Энийг суралцаасаа энийг та бүхэн танилцуулах гэж л бид нар энд хорон цугларч яриа хийж байгаа тийм.
Эднүүдийн нэг онцлог нь юу вэ гэхээр макро, микро эдийн засгийг хоёуланд нь хамтдаа үздэг. Аль нэгийг орхидгүй. Ялангуяа микро эдийн засгийг хамаагүй илүү хардаг. Юу вэ гэхээр эдийн засаг бол гол зарчим бол юу вэ гэхээр хувь хүмүүсийн индивидуал улсуудын маш олон хүмүүсийн сонголт, субъектив шийдвэр байгаа. Тэрнээс гарч ирдэг. Тэнцэнээс ургаж гарч ирж ягаад гэвэл та бүгдийн мэдлэг, та бүгдийн мэдээлэл, та бүгдийн сонголтууд, та бүгдийн шийдвэрүүд янз бүр ижилхэн биш. Тийм учраас энэ суурин дээр үндэслэж, хувь хүн дээр үндэслэж Австрийн сургуулийн эдийн засгийн суурин гарч ирдэг. Тэрүүгээр хамгийн онцлогтой. Бусад нөгөө сургуулиуд бол Кейнс байна уу, зүүнтнүүд бол яадгүй гэхээр макро эдийн засгийг голцдоо. Тэр макро эдийн засаг дээр хувь хүмүүсүүдийг харахгүй нийт том юмар хараад тэгээд математикчдад оролцдог. Математикийн томьёо хэцүү ойлгуулахгүй байхтай юмыг дандаа. Тэрүүгээр онцлогтой байна. Тийм учраас Австрийн сургуулийг одоо гонц онцлог нь бол юу вэ гэхээр юмыг маш шалбархан микро түвшнээс хувь хүмүүсийн сонголт үйлдэл дээр суурилсан субъектив хувьсгал буюу тэрэн дээр суурилдаг юм байна. Тийм учраас энгийн тайлбарлахад одоо би жишээлбэл Австрийн сургуулийг та бүхэнд одоо танилцуулах гал оролдоод байна шүү дээ. Тэгсэн мөртлөө би эдийн засагч биш. Мэргэжлийн төвшөндөө биш, ямар нэгэн багш, ямар нэгэн одоо цоол эрдэмтэн олон медаль байхгүй. Маш энгийн ойлгоход амархан хүн бүхний дотор байж болох зүйл дээр суурилсан онол байдаг. Тэрүүгээр гайхамшигтай. За инфляц нөгөө сэдвээр гарыг тий. За мөнгө бол саармаг биш тул урт хугацаанд их мөнгө нийлүүлээд үндэсний бүтээгдэхүүн нэмэгдэхгүй хөгжил дэвшил авчирдаг гэж байна. Энд одоо төрийн албан хаагч нэлээд байх шиг байна бас тий. Сургуулийн бас байна. Тэгээд дандаа буруу юм ярьдаг. Бидний хувьд бол буруу ш. Та нар өөрсдөө зөв гэж магадгүй. Окей. За. Тэ. Инфляц зархлаар барааны үн ярьдаг. Бараа өсчлөө. Тэ. Австрийн сургуулийн яг эсрэгээр нь ярьдаг. За үгүй шүү. Инфляц бол барааны өсөлт биш ээ. Инфляц бол зөвхөн мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөө. Мөнгөтэй холбоотой зүйлэл гэж ярьдаг. Энийг чийдэлж үзээрэй. Үнэхээр Австрийн сургуулийг буюу энэ инфляцийн жинхэнэ бодит, жинхэнэ оновчтой рационал тийм ээ шийдлийг ойлгоё гэвэл инфляц бол зөвхөн мөнгөтэй холбоотой зүйл шүү. Бараатай холбоотой зүйл огт биш. Бараа тэрэнд огт хамаа байхгүй. Ганцхан мөнгө. Инфляц юутай холбоотой гэхээр мөнгөтэй холбоотой. Мөнгө хэн гаргадаг? Төр. Монгол баг. Тийм учраас инфляц бол ганцхан Монгол баг засгийн газар төртэй холбоотой зүйл болохоос наачтай холбоотой үйлдвэрлэгч нар тэгээ ямар нэгэн гурил үйлдвэрлээд ямар нэгэн тижэл үйлдвэрлээд мах үйлдвэрлээд байгаа хүнтэй холбоотой огт зүйл биш шүү. Sorry. Энийг та нарт хэвлэл мэдээлэлээр өөрсдийнхөө үзэл сурталаараа те энэ Кейнстүүд чинь бүгдөө ойлгуулад торхинд ч оруулсан. Юу вэ гэхээр энэ үйлдвэрлэгч нар, нийлүүлэгч нар гуравтай эдрийг торг шийдэг гэдэг зарчмаар өнөөдөр Монгол явж байгаа те. За саяны тэр нэг эдийн засгийн сургуульд тэр нэг томьёо гаргасан ба MB тэнцүү PET гэх те мөнгөний хэмжээ хурд тэгээд үн нийт үйлдвэрлэлийн хэмжээгээд энэ Fisher-ийн зохиосон томьёо энэ манай ихтэй сургуулиуд бүгд энийг сурдаг. Энэ бол худлаа томьёо шүү. За энэ хязгаарч бүтдэггүй зүгээр нэг томьёо гаргаж ирээд оруулах гэж оролцсон. Зарим үед бүтэн, зарим үедээ бүтдэггүй, тэ тэнцвэргүй байдал үүсгдэг. Тэгээд утга учир байдгүй томьёо. Тийм учраас томьёолж дахиад нөгөө хэлдэг микро буюу макро эдийн засгийн харьцуулахад юу вэ гэдэг шиг, тэ томьёо буюу математик загварт оруулах нь бол аюу буруу. За мэдээж инфляц бол худалдаа авах чадвар юу зүйлээс хамаарж байгаа. Тэгээ яагаад инфляц бий болоод байгаа юм гэдгийг ойлгох вэ? Гурил үйлдвэрлэж байгаа. Бидний үйлдвэрлэсэн гурил та бүгдийн хэрэгжилж байгаа хэрэглээ огт өсөөгүй байгаа.
Үйлдвэрлэл яг нэг төвшөндөө байгаа. За үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд ижилхэн байгаа. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэрэглээд адилхан байгаа. Тэгсэн мөртлөө яагаад бүрлийн үн өссөн юм гэд асуудаг. Яагаад гэвэл тэр мөнгө нь илүү болцсон тэр үйлдвэрлэлээс. Тэр мөнгөний нийлүүл зах зээлд орж байгаа мөнгө нь хэд дахин илүү учраас тэр мөнгө нь илүү мөнгнүүд тэр гурлыг худалдаж авах гэж өрсөлдөж үнийн өсөж байгаа. Өөр юм байна. Тийм учраас дахиад хэлье. Инфляц бол барааны өсөлт биш, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, M2-ийн өсөлт. За энийг тэгээд сая хэлсэн те. Манай хэвлэл мэдээлэл, их сургуулиуд, улс төрчид, эдийн засагч нар, төв банкных нь дандаа нөгөө талаас нь танилцуулах гэж оролдог те. Барааны үн өсчлээ, инфляц тэд баа гэх те. Гэхдээ сүүлийн үед яхаа Монгол банк гайгүй засраад байгаамаа. Мөнгөний нийлүүлэлт өсөөд инфляц өсчтэй өдргээд бас те. Нэг жоохоо гэгэрээд байгаа юм шиг санагддгийг Монгол банк. Мэдгүй түр нөгөө засгийн газар бол гэгэрж байгаа юм байхгүй яг хэвээрээ. Биднэрлүүд арай л байгаа. За инфляц яагаад энд нэг юм хэлээ да юу гэхээр инфляц өсөхлөөр тэ ядуурл бий болдог гэж та нар бүгд мэдж байгаа тэ худалдаа авах чадвар буурна тэ ядуу хүмсүүд ихсэн ядуурл ихсдэг. Тэгээд ингээд хүн төрөлхтний түүхийг ингээд хараад үзээрэй та. Ромын эзэн түр нь яагаад нурж унсан бэ гэдэг. Инфляц, хиперинфляцаас болж, ядуурлаас болж нурж унсан түүхтэй байдаг. Монголын эзэнд гүрэнгээд. За яагаад нурж унсан бэ? Мэдхөө. Яагаад гэвэл тэ цаасан мөнгө гаргацсан байхгүй. Цаасаар мөнгө гаргаад хевлээд ихэсэн чинь инфляц солиотой өсөд их гүрэн сүрсэн. Тэгээд дууссан. Америкийн хувьсгал яг ялгаа байхгүй. Инфляцаас болж гарч иж сүрэл авчирсан. Октябрийн хувьсгалын үндсэн суурин инфляц байсан. Орсын. Инфляц хиперинфляцаас болж ядуур их болж ядуу хүмсүүд нь босож арт түмэн ингэж босож гарч иж хувьсгал хийсэн. Гэрийн хин ашигласан байх гэхээр тэ большевикууд ашигласан. Дэлхийн 1-р дайны үндсэн шалтгаан ялгаа байхгүй хиперинфляц байсан. Гитлерийн Германы 2-р дайны ялгаа байхгүй юу байсан? Инфляц байсан. За Америкт шинэ үүс гарч ирсэн. New Deal гэж та нар мэднэ тэ. Энэ дээр нэг сонирхолтой түүх байдаг. Фридманы ном дээр байдаг. Юу гэхээр 1933 онд Рузвельт ерөнхийлөгч байхдаа Торгийнхаа нэг Кентаки юу нэг мужийн сонгогчтой популизм хийж зүүнний үзэл бодлоор тэднэртэй тааруулсан хууль гаргасан. Ямар хууль вэ гэхээр тэр мужид нь мөнгө олборлдог байсан серебро. Тэр уур хачдыг дэмжих үүднээс Америкийн Конгресс ямар хууль гаргасан бэ гэхээр нэг үнц мөнгийг $1 худалдаж авна гэдэг хууль гаргасан. Нэгсэндээ уур хачдыг дэмжсэн. Тэ? Уур хачд нь сайхан байсан уу? Сайхан байсан. Олборлсон мөнгөө төрдөө тушаачдаг. Төр нь тэрийг тэгээд сайхан $1 өгчдөг. Америкт happy. Сайхан гоё байсан. Уурхаа сайхан тэр мужинд хөгжсөн. Тэгэхээр альва төрийн интервенц өөрөөр ямар нэг газар тийм сөрөг нөлөө гаргадгийн тод жишээ юу вэ гэхээр энэ нь Хятадд маш их нөлөөлсөн байна. Хятад буюу Монгол тухайн үед төлбөрийн тэнцэл буюу төлбөрөө мөнгөөр хийдэг байсан. Мөнгө юм бөгөөд. Мэдэн штэ та нар тийм алт биш дандаа мөнгөөр хийсэн. Дандаа мөнгө. Хятадын нөөц буюу Шанхай шигийн нөөц буюу улсын нөөц нь зөвхөн мөнгөөр хэрэглэдэг байсан. 33 оноос эхлээд Хятадууд өөрийнхөө мөнгөн эдлээ. Сэрэ халбаг юу ч байдгийн те мөнгөө яасан? Калифорни зөөж эхэлсэн. Яагаад гэвэл тэнд нэг үнц мөнгийг $1 сольж исэн учраас Хятадууд хамаг байсан мөнгө 10 жилийн түүхэнд хугацаанд бүгдийн зөөгөөд
аваачаад тушаагаад баяжсан. Тэгээд 45 онд дайн дуусахад Хятадын Жанхай-шигийн төв банк нь хоосорсон байсан. Инфляц болсон, хиперинфляц болсон. Энэний ачаар нэгсэндээ Мао коммунистууд гарч иж хувьсгал хийж Хятадд коммунизмыг ялсан түүхтэй маш. Үүний иргэдээ Хятадын энэ коммунизмыг ялахад хамгийн хувь нэмэр оруулсан хүн бол Рузвельт буюу Америкийн саяны конгрессын хууль байдаг шүү. Яагаад гэвэл мөнгө хөдөлж авах хууль гаргаснаар бүх резерв буюу бүх баталгаажсан мөнгөний зөөгөөд авчиад тушаацсан. Ийм түүхтэй байдаг. За төр мөнгийг олох хоёр арга байдаг тийм. Нэг нь татвараар. Янз янзын татвар. Нөгөөх нь инфляцаар. Инфляц нь бол хуульчлалтайг татвар гэсэн үг шүү. Нэрээд. Яагаад гэвэл инфляцаар төсвөө, зардлаа, ашигтай бүх юмнуудаа санхүүжүүлдэг. Дайнаа хүртэл санхүүжүүлдэг. Яагаад дандаа дайн хийдэг вэ гэхээр инфляцаас болж инфляцаасаа орлого олж тэгжиж дайнаа санхүүжүүлдэг. Үндсэндээ дайн буюу энэ сүрэл өөрөө инфляцтай дандаа холбоотой хоорондоо. Тийм учраас инфляц нь өөрөө мөнгө зарцуулах аргадаа бус. Мөнгө хэрхэн олсон аргад оршдог юм шүү. Яаж олж байгаа юм бэ? Төсвийг зарцуулж ямар төсөл дээр зориулж буй биш. Тэрхүү мөнгөний их уср хаанаас нийлүүлэгдэж байгаагаас инфляц хамаардаг. Монгол бол гоё штэ. Бүгдөө заяа том бизнесмэнүүд нь байна уу, банкирууд нь байна уу, төр нь байна уу? Энд тэндээс мөнгө олж ирэхийн зорилготой байдаг. Үндсэн зорилго нь хамгийн буруу зүйл. Мөнгө босох гэсэн, мөнгө олж ирэх гэсэн те. Мөнгө оруулж ирэх гээд байгаа бүгдөө наад чинь бүгдөө инфляцийг л өсгөн. Өөр юм байх. Тийм учраас Монгол дандаа мөнгө босгосод буюу мөнгө оруулж ирэх хүмүүсүүд л толгоогоо оруулуулад байгаа. Sorry тэр биш шүү. Байгаа мөнгөө ашиглах чухал. Монголд хангалттай их мөнгө байгаа. Бид нар энэний өмнө ярьсан. Өхлөө төрөнг хэд вэ? Тэ? Асар их өхлөө төрөнг, өхлөөд мөнгө ингээд хэвтүүлсэн тэрийг ашиглаж чадахгүй байдаг. Тэрийг ашиглаж чадахгүй гэж тэндээс нэг $10 зээллээ. Тэндээс нэг тийм мөнгө босголоо. Оюутлогоос инглээгээл худлаа үлгэрээр л тэ. Ямар ч хэрэг байхгүй. Цал инфляц гэсэн тэ. Тийм учраас мөнгө босгосод Монголоор дүүрэн байгаа шүү. Мөнгө босгосод бидэнд хэрэггүй. Мөнгийг зөв зөвтэй зарцуулах нь хамгийн чухал. Юунд вэ гэдэг тийм. За төв банк бол инфляцийн гол одоо буруутан буюу их сурвалж хэрэгжүүлэгч агентлагийн засгийн газар гэж явдаг. Тэгээд энэ инфляц нь төрөөс үүсгэж байгаа инфляц нь эрэлтийн инфляц гэж ярьдаг юм шүү. За агрегатан буюу кейнисизм. Нэгсэндээ манай төр юу хийдэг мэд хөдөө гоё штэ. Өмнө нь хоёр хүн говьд нүх ухдаг байсан. Нэг нь нөгөө нам, нэг нь өөр нам тий. Тэгээ нэг нь ухдаг, нөгөөх нь нухыг бүгэлдэг. Тий. Гэхдээ хоёулаа цалингаа татвар төлөгчнөөс авчдаг. Тий, цалинтаа авцсан. Тэгээ хоёулаа орлоготой happy. Гэхдээ бүтээсэн юм байна уу байхгүй. Нөгөө газар нэг хэвээрээ. Хоёр байсан. Одоо чинь ганцаар болцсон тий. Ганц нам. Нөхөө өөрөө ухна, нөхөө өөрөө хийн. Манай төрийнх нь хийж байгаа яг тийм байгаа шүү тий. Нэх мундаг төрийг данхаалагчаад одоо жижиг рүүлээ гэж байгаа юм яаж байгаа те. Нөхөө ухлаа, нөхөө бөглөлөө. Цалингаа авлаа, happy end. Монголын төр. За. Мөнгө хэвлэх бүрэн монопол эрхийг энэ анх 1913 онд Шерманы хуулиар гаргасан юм ба. Шерман биш. Федерал резервийн хуулиар гаргасан ба. Энээс өмнө төв банк гэж байгаагүй дэлхий дээр. Банк бүр өөртөө хэрэгэлдэг солилцооны хэрэгстэй байсан. Энэ анх удаа төв банкыг бий болгосноор мөнгө хэвлэх монопол эрхийг төр гэдэг субъект өөртөө авсан байна. Нэг том гамшиг. Монгол тэгээд 1924 онд Монгол банкыг байгуулад энийг хуулж ирээд гаргасан шүү дээ.
За тэрний өмнө алтан стандарт гэдэг зүйлээр явдаг байсан. Альва мөнгө ямар нэгэн коммодитээр суурилж баталгаажсан байдаг. Тэр нь алт байсан. Монголын хувьд бол 1940-50-аад он хүртэл мөнгө байсан. Хувьсгал гарч ирлээ. Тэгээд алтан стандарт 1971 байна уу 73 онд. 71 онд хатаа нэгсэн сурталчилсан. Тэгээд бүх үлгэр домог ихэлсэн түүхтэй энэ хүндрэлт нь. Юу вэ гэхээр үл хөврөх буюу фиат мөнгөний үе ихэлсэн. Ямар ч баталгаа байхгүй шүү. Ямар ч баталгаажуулалт байхгүй. Ард нь юу ч байхгүй. Та нарын хэрэглэж байгаа карманд чинь байгаа цаасан мөнгө нэ. Юу хов хосноос зүгээр хевлэл гаргаад ирсэн цааш шүү дээ. Өөр юу ч биш. Ямар ч юм бүтээгээгүй хов хос энэний өмнө бид нар бас ярьсан те. Агаараас бүтээгдсэн мөнгө гэж. Энийг тэ ганцхан төр хийх л хэрэгтэй. Өөр хүн хийх хэрэггүй. Тэгэхээр монопол хэрэгтэй. За дараа нь төр юу хийсэн бэ гэхээр төлбөрийн тооцоог хуульчилсан. Алт худалдаж авах монопол эрхийг бас тогтоосон. Дэлхийд даяар бүгд бас банкуд төв банк. Өшөө зөндөө юм хийсэн. Одоо янз янзын гам шиг те. Гэхдээ энэ хамгийн аюултай. Монголд одоо ингээл улам ихсэл байгаа. Монгол банк нь байна уу? Засгийн газар нь байна уу? Их хурлын байна уу? Хууль батлаад юу вэ гэхээр би өнөөдөр $10 энэ амраад шилжүүлэхлээр чадахгүй шүү дээ. Sorry. Монгол банк юм уу тэр банк гэхлээр тэрийг төгрөг болгоно. Тэ? Төгрөг болгосноо тэгээд дараа нь амрааг руу гээд амраа тэрүүгээрээ доллар авна тэ. Лаг байгаас хуучин бол нэг 10 жилийн өмнө тийм байгаагүй шүү дээ. Бид нар доллараар чөлөөтэй бие биендээ шилжүүлдэг байсан. Тэ? Алт хүртэл худалдаж авдаг байсан. Өнөөдөр алт sorry уучлаарай зөвхөн Монгол банк худалдаж авч Монгол банк харьж байгаа юм. Бас монопол. Валют дээр ялгаа байхгүй тэ. Зөвхөн төгрөгөөр хий. Энийг яагаад хийгээд байгаа мэдхүү? Яагаад гэвэл өөртөө инфляцийг үйлдвэрлээд байгаа байхгүй юу? Өөртөөх нь гаргаж байгаа мөнгө нь ямар ч худалдаа авах чадваргүй, ямар ч үн цэнгүй хоосон жорлонгийн цаас болоод байгаа учраас тэрийг эсэргүүцэл, тэрийг зогсоох гэж тэр монопол ихээ улам их нэмээд байгаа. Та нарын эрхчлөөг улам их боожин гэсэн. Та нарын хөдөлгөөнийг хянана гэсэн. Та нарыг банк тийм ээ шалгаж ийж бүх юм чинь удирдна гэсэн. Хянана гэсэн амьдрал гэж. Энэ бүгдийг мөнгөөр дамжуулж хийж байгаа. Энэ бүгдийг засгийн газар Монгол банк хоёр хийж байгаа. За Фридман яг хэлсэн байдаг те. Архинаас гарах одоо инфляцийг бол эмчилгээ архичинтай ялгаа байхгүй. Архинаас гарч эмчилгээ маш хэцүү байдаг. Архи даадаа гэдэг. Ер нь бол энэ мөнгө одоо сайн хэлсэн шүү дээ. Мөнгө босгосод гэж хэлсэн. Тэр босгосдын гол үндсэн санаа нь бол хүү гэдэг. Мөнгөний зээлийн хүү. Хямдхан хүү, шунах. Хямдхан байна. Окей, супер. Тэ? Хямдхан зээл авах. Тэгэхээр хүү багтай зээл гэдэг бол хар тамхи юм байна шүү. Яагаад өнөөдөр би энэ ярианыхаа сэдвийг донтолт гэсэн бэ гэхээр ерөөсөө хүү багтай зээлэл орж ирвэл хүн бүхний ерөөсөө бүгдийн төрийнхний донтолт нь эхэлдэг. Тэ? Яагаад гэвэл тэрийг авахын төлөө бүгд шундаг, тэрийг авахын төлөө бүгд дайрдаг. За сонирхолтой нэг бас нэг гарсан байна. Одоо хувь хүн жишээлх юм бол гэр бүлдээ өөрийнх нь хөрөнгө гэж байгаа. Та нар өнөөдөр одоо ямар нэгэн банкн дээр очиод мөнгө зээлэх гээд үзэл дээ тэ. Сайн нэг юм байсан тэ. Нэг машина тавиад би зээл авъя гэд очио гэсэн. Тэгсэн чинь 50% гэх юм уу тэ. 60-70% наадах гэж үнэлээд 40-50% нь өгнө гэдэг чинь тэ. За компаниуд бол арай өөр тэ. Арай жоох их байгаа. Өөрийн хөрөнгөндөө тайлан баланстаар өөрийн хөрөнгөөс арай жоох их өгж байгаа. Банкуд сая 10 ч хүрэхгүй шүү дээ. Өөрийнх нь хөрөнгө нь. Тим эрэхтэй те. Та нарын мөнгийг хадгалуулах гэж авчаад өөртөөх мөнгө нь 10%, тэгээ 90% зэвэ та нарын мөнгийг ингээд дураараа бизнес хийж байгаа те. Энд яг инфляцийн гол асуудал байхгүй. Яг энд хамаг учир байгаа. Яагаад гэвэл тэр 10% гэдэг дээр тэр 90% гэдэг дээр л хамаг юм тогтож байгаа. А Монгол банкыг хараад сая Монгол банкны балансыг харсан чи өөрийн хөвгөнд 0 хасах байхгүй. Зеро амтгал нь 70 бишээ 7 8 их 80 гэж байна тийм. Өөрийн хөрөнгө бүр байхгүй.
Тэгээд өрөндөө бичигдсэн. Тэгсэн мөртлөө мөнгө гаргаад бидний бүх тийм амьдралыг хянаж, шалгаж, инфляцаар хүмүүсийг ядууруулдаг. Өөр юм байна. Аимшигтай гоц. За. Австрийн сургуулийн эдийн засгчдын хамгийн гайхамшигтай онол бол энэ бизнес мөчлөгийн онолыг гаргаж ирсэн байна. Boom and bust гэдэг. Өрнөл дампуурал гэдэг. Хэд өсөл уналт гэдэг. Энэ яаж бий болдог онол юм бэ? Энэ нэрөөсөө манай Монголд хаана явагдаж байгаа зүйл. Ягаад гэвэл төв банк буюу хаанч тийм засгийн газрын оролцоо асар их байна. Төв банк их байна. Хэдий ч нэг эдийн засаг руугаа мөнгө гаргана, оруулна. Хэдий ч энэ онол энэ бизнес мөчлөг хаанч явагдахгүй байна гэсэн зүйл байдаг. Энэ хэрхэн явагддаг юм бэ? Хямд зээл. Хямд зээлийг гаднаас байна уу эсвэл төв банк нь гаргаж ирдэг, санаачилдаг. Одоо жишээлбэл та нар санаж байгаа өнгөрсөн хичээлээр ярьсан шүү дээ бид нэр ипотекийн зээл гэдээ гарч ирсэн 1912 онд тийм. Бодлогын хүн 13-4 байхад 6% хүүтэй ипотекийн зээл гаргаж байгаа. Тэр алдагдал Монгол банкны алдагдал дээр үргээд татвар төлөгчид төлөөд инфляц руу орж ирдэг тийм. Ялгаа байна. Тэрэн шиг зээлийн хүчээр тийм ээ зах зээлийн бус аргаар буулгадаг нэг номерын хамгийн том буруу зүйл Монгол банкны засгийн газрын их хурлын. Өнөөдөр их хурлын гишүүн болгон бүгдөө зээлийн хүүг бууруулахын төлөө ярьдаг. Бүгдөө тий. Зээлийн хүү бууруу, зээлийн хүү их байна гэж тэгдэг үстэй тий. Тэгээд тэрэнд нь Монгол тэгээ окей гişүүдээ та нар үүрэг чинь буугаад гэж буургал. Хамгийн хорлонтой зүйл яг эндээс эхэлж байгаа. Зээлийн хүүг хүчээр бууруулж болохгүй, зах зээлийн бус аргаар болохгүй. Тэ? Зээлийн хүү буурахаар яадаг? Бид нар бүгдөө шунана. Тэ? Орон сууц авчмаар байна. Нэг оомс үйлдвэрлэчмээр байна. Нэг талах үйлдвэрлэчмээр байна гэдэг. Ингээд өмнө нь ашиггүй байсан бүх бизнес ашигтай болоод эхэлнэ. Цаасан дээр. Нөх хүүн баг юм чинь. Хөөх хинчээстэй янзын тайста 4% зэ 3% зэ супер яваад аливаа цаасан дээрээ дөрвөлжин цаасан дээрээ төслөө бэлдээл банкндаа өгөөл аваад ихнэ бүгд аав. Нэг мэдсэн чи та нар бүгдөө зээл авцсан байна. Тийм учраас мөнгөний нийлүүлэлт банкын төв банкаараа намжуулж арилжааны банкудад хийснээр зээлийн төлөлт явж эхэлнэ credit expansion. Зээлийн төлөлт нь өөрөө юу өсөх гэхээр хүү багтай учраас бүх хувь хүн бизнесмэнүүд компаниуд тэр зээл авахыг хүсэж бүгдөө тэрлүү дайрна. Нэгсэндээ хямд зээлийн төлөө уралдаан явагдана гэсэн. Тэгээд тодорхой хугацааны дараа бүгдөө нэг мэдсэн чи оомс үйлдвэрлээд эхэлсэн шүү дээ. Стойгийн засгийн газар. Нөгөө оомс нь ихтцээ. Ихтэй нөгөө шинэ цагаан сараар авдаг оомс нь яг цөөхөн юм чи нөгөө оомс нь борлогдохгүй тэгээд гацсан юм шүү дээ. Тэгээ буруу хөрөнгө оруулалт хийснээ ойлгож эхэлнэ юм шүү дээ нөгөө бизнесмэнүүд чи бүгдөө шатна юм шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо жишээлх юм бол 12 сая хүнд таарах хангахтай гурлийн үйлдвэрийн хүчин чадал байна гэдэг шиг бүгдөө тийм ээ тэр хөгжлийн банкнаас элдв янзын банкнаас хөнгөлтэй зээлбэлээр авсаад уралцаар байгаа гурил үйлдвэрлэж байгаа одоо жишээл ингэсээр байгаа нэг мэдсэн чи баахан үйлдвэртэй болцсон өглөө төрөнгө тэгээд амхурч эхэлнэ. Тийм учраас буруу хөрөнгө оруулалт гэдгээ хүмүүс ухаарч эхэлнэ. Буруу хөрөнгө оруулалт ихлээр яах вэ? Тэ? Ажлын байраа ажилчдаа халж эхэлнэ. Компанида дампуурлаа зарлана. Алдагдал нь ихсэн тэ. Тэгээд юу болох вэ? Хямрал болж эхэлнэ тэ. Тийм учраас энэ зээлийн хүүг бууруулах, зээлийн хүү гэдэг дээр л ерөөсө хамгийн гол учир шалтгаан байгаа юм. Мөнгөний зээлийн хүү. Бүгдөө хямдхан зээл хүсэж байгаа. Бүгдөө тэрийг авмаар байна гэж. Гэхдээ тэр бүхэн чинь бүгдөө олон болоод ирвэл гамшиг болоод хямрал авчирна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тийм учраас мэдээж хөрөнгө оруулах хэрэгтэй. Хүн байш авах хэрэгтэй. Маш авах хэрэгтэй. Гэхдээ ямар тооцоон дээр вэ гэдгийг харах хэрэгтэй. Нэг номерт хоримтлаа харах хэрэгтэй. Хоримтлал хамгийн чухал. Хоримтлал маань нэгсэндээ ашиг буюу хоримтлал маань хэд болсон бэ гэдгээд харж тэрэндээ тааруулсан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй хоримтлал байхгүй үүсгээгүй байж иж манайхан бүгдөө зээл авахын донд цуусууд.
Зээл авч байвал гоё бизнес. Илүү хүнээс илүү их зээл авбал гоё гэж боддог. Энэ бол хамгийн буруу зүйл. Тийм учраас хуримтлалтай байж тэр хуримтлалтай тааруулсан хөрөнгө оруулалт хийхгүй юм бол энэ хоёрын тийм ээ харьцаа хуримтлал хөрөнгө оруулалт хоёр л харьцаагаа барихгүй юм бол алдаа буюу саяны хямралууд болж эхэлнэ. За үн мэдээ сая яасан те үн барих, үн хянах, үн докторжуулах бүхэл арга хэмжээ бол бизнесмэнүүд ашгийг хязгаарладаг. Тэр утгаараа энэ бол бүтлгүүддэг. Бизнесийн бүтээлч чанар буюу сэдлийг унтраадаг. Тэр хэмжээгээр үйлдвэрлэл буурдаг юм байгаа юм шүү дээ. Тийм учраас энэ хямрал нь дахиад ирнэ л гэсэн. За Cantillon эффект гэдэг энэ Адам Смитээс бараг илүү мундаг ухаантай Францын эдийн засгч байсан юм байгаа шүү. 1680-аас 1734 онд амьдарч ирсэн Cantillon гэдэг энэ мөнгөний мөн чанарыг аягүй сайн судалсан байгаа юм те. Тэгээд Cantillon эффект гэдэг нь юу вэ гэхээр за Төв банк нь мөнгө гаргалаа. Хэвлэлээ асар хэмжээ. Арилжааны банкнд өглөө. Ипотекийн зээл авлаа. Ипотекийн зээлийн барилгын компаниуд авлаа. Та нар зээл өөрсдөндөө бичлээ. Барилгын компаниуд цаашаа асар хэмжээний барилгын материалууд үйлдвэрлэлээ. Цемент ингээд явлаа. Тэгээд тэр мөнгөний эргэлт ингээд явсаар хамгийн сүүлд нэг жилийн дараа 5-6 эргээд жирийн буюу тэтгэврийнхэн багш нар, эмч нар тогтмол орлоготой хүмүүсүүдээр гар дээр нь очдог. Мөнгөний гүйл. Тэгэхээр инфляц амар ашигтай зүйл. Үнэхээр гайхамшигтай ашигтай зүйл. Инфляцэн дээр солиотой мөнгө хийдэг хүмүүсүүд субъектүүд зөндөө байна. Нэг номерт төр, хоёр номерт банкуд, гурван номерт дараагийнх нь ингээ явсаар инфляц хамгийн ихэнд тэр мөнгөнд хүрсэн хүмүүсүүдэд хамгийн их ашиг өгдөг. Тасархай ашиг. Тийм учраас энэ инфляцийг бий болгоход инфляц байх ёстой гэдэг үүднээс банкуудын амтан буюу банкуудын мөн чанар энэ дээр тогтдог. Инфляц байвал банкуд happy, мундаг, супер. Яагаад гэвэл та нарыг сайн шуулна гэсэн үг. Харамсалтай нөгөө мөнгө нь жилийн дараа багш нар дээр очиход худалдаа авах чадвар нь буурчсан байдаг. Тэд нар хамгийн их алддаг, тэд нар хамгийн их хохирдог. Тэдний хоримтлуулсан хоримтлал боош юу ч зүгээр алдагдал болж үлддэг. Энийг Cantillon эффект гэж байна. Юу вэ гэхээр төрүүлж хүрсэн тэр мөнгөнд хүрсэн хүмүүсүүд хождог, сүүлд хүрсэн хүмүүсүүд нь ядуурдаг. 31 жил биш 30 жил засгаж байгаа Монгол ардын нам 31 дахь хурал дээр одоо ядуурлал 30% болгогдсон байгаа шүү дээ. Тийм байгаа шүү дээ. 1 сая хүн ядуучууд яагаад вэ? Ганцхан шалтгаантай инфляц өөр юу ч биш. Яагаад гэвэл тэр доотлын улсууд тийм худалдаа авах чадвар байхгүй. Өнөөдөр сая хүн ядуу байна. Яагаад ганцхан инфляц? Инфляц хаанаас бий болсон? Яагаад гэвэл ганцхан мөнгнөөс болж байгаа. Тэр бараанаас биш. Энийг л ойлголоо гэж байна. Энийг л Cantillon эффект гэж байгаа. Аль 200-300 жилийн өмнө гаргаад ирсэн байгаа. Энийг ухаарж ойлгож тийм учраас хэдий ч нэх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэн тэдий ч нэ цөөхөн хүмүүсүүд элитүүд баяждаг. Масс буюу народ буюу улных нь ядуурдаг гэсэн онол юм байна. Энэ өнөөдөр Монголд яг хэрэгжиж байгаа үстэй та нар харж байгаа. За, инфляц нь тэр утгаараа хадгалж хураасан зүйлийг устгадаг аюултай. Тэр хүмүүсийн доор байгаа масс хүмүүсийн дундад давхаргийн хураасан, хадгалсан, хоримтлуулсан хөрөнгийг байхгүй болгодог. Устгадаг. Энэгээр хамгийн аюултай үзэгдэл инфляц. Эдийн засгийн талаас хамгийн хортой зүйл энэ инфляц. Яг гэвэл маш олон массыг ядууруулдаг, хоосруулдаг, хадгалсан зүйлийн үнгүй болгодог. Тийм учраас өнөөдөр энэ сэдв бол маш чухал сэдв юм байна шүү дээ. Инфляц юунаас болдог юм бэ гэдгийг зөв ойлгох гэдэг. За энд би харагдахгүй байхад энэ дээдлийнх нь манай Монголын бүх банкуудын сүүлийн 5-6 жилийн
цэвэр ашиг юм байгаа шүү заа. 2020 онд 250 тэрбум төгрөгийн бүх банкуд нийлээд ч 200-300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж исэн бол 1 2 3 4 жилийн дараа 1.7 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Цэвэр ашиг шүү. Татвар 25% төлөөд. Хамгийн сүүлийнх нь тэр 3 дугаар улирлын баланс тий буурсан тий. Тэгээ одоо нэг хямрал нь яг ирж байгаа байхгүй. Мөнгөний нийлүүлэлт өссөн. Тэгээ одоо банкуд хүндээ ажилд орно гэдэг ирэх чинь. Одоо энэ 4-р улирал дээр бол нодлонгоос илүү өндөр гарч чадахгүй. Нодлон 1.1 хэд байна вэ? 7 их 80 байсан банкуудын. За дараа нь хараарай. Банкуд санхүүгийн цэвэр ашиг байна. 20 онд нэг 140-50 тэрбум төгрөг байсан бол нодлон жил 750 тэрбум төгрөг. Банк санхүү. Тэгээд энэ жилийн 3 дугаар улирал дээр 700 одоо энэ жил банк бусууд бол банкудаас илүү болох нь. Тэгээд тооцоод үзтээ та нар энэ мөнгөнд төрүүлж хурж байгаа миний нөгөө саяны хийдэг мөнгөнд хамгийн ихэнд төрсөн байгууллагууд эднэр. Банк бус банк хоёрын нийт цэвэр ашигын тоолоод үзтээ 2-3 их 80 байгаа шүү. Кантилоны эффект яг үйлчилж байгаа биз? За мөнгөний нийлүүлэлтийг түр яаж хийдэг юм бэ гэдэг арнуудаас ирээ. Саяны та нар энэчнээс харсан баг. Тэ юм шиг. Энэ 20 он 19 он гайг байсан багц. Ашиг ба. 20 оноос эхэлсэн баг. 20 онд юу боллоо? Ковид. Тэ. Ковидоос эхэлсэн баггүй бүх зүйл. Үлгэрийн юу. За тэгээ би нэг ковидизм гэдгийг. Энэ бол амар муухай өөр байсан. За ковид гэдэг энэ за яг намайг нэг янз янзын конспираси гэж ярьж магадгүй. Гэхдээ энэ ковид бол зүгээр ханиад байсан. Хүн зохиосон. Тэр хятад нь Америкт нь мэдэхгүй. Яагаад үгээр бүгдөө ингэж та нарыг вакцинжуулж нэг үзье. Яах чи харъя. Тэгээ ихчлөөгүй байвал яах чи үзье гэдэг туршилт байсан. Зохион байгуулсан эдэн хүн ойлгомжтой. Тэгээ одоо тэдний шоронд хийх гээл энэ тэнд үзэлцээл байгаа тийм. Тэгээ өнөөдөр батлагдж байгаа. За энэ бүх гамшиг бол ковидоос эхэлсэн. 11 их 80 төгрөгийг одоо мөнгөний нийлүүлэлт ингээ зах зээл рүү цутгсан. Зээл тусламж янз юмар тийм. Хамгийн хортой зүйл нь ковидын тухай хууль баталсан. Ямар амар хорлонтой хууль гэж сан тэр 21 оны 12 сар хүртэл хүчинтэй юу вэ гэхээр хүнсний буюу үнийг хөлдөөсөн, үн өсөхийг хоригдсон хууль. Бид нар 5-6 тэрбумын алдагталтай ажиллаж байсан л да яг тэр. Одоо үн хууль юм чи яах юм бэ? Биелүүлсээр 12 сарын 31-нд хууль нь цуслагдсан. 1 сарын 1-нд за яах вэ? 1 сарын 2-нд хууль хүчингөө. Яах вэ? Үнэ өсөх нь үстэй. Алдагталд орсон юм чи өнөө өсөх нь үстэй. Бүх юм нь 30-40% өссөн гинт. 50-60% өссөн түүх юм. Гамшигтай. Тэгэхээр төр альва зах зээлийн юмд оролцоно гэдэг жишээ яг энэ байгаа байхгүй. Үнд оролцлоо, гажуудууллаа, хомсдол үүсгэлээ, үүмээс хамуу тэгээ янз юм бий болгосон. За ковидын бас нэг гамшиг нь юу вэ гэхээр хөл хороод байсан тийм. Вакцин туршсан. Энэ юу байсан бэ гэхээр дэлхийн нийтээр энийг зохион байгуулсан нүүб шүү. За энэ нүүб юм байхгүй зү. Нүүб хийсэн байгаа шүү. Яг бүр зохион байгуулалтаа. Юу вэ гэхээр хүмүүсийн эрхчлөөг хязгаарлаад үзье гэхүү. 20 цэгэр. Яаж хязгаарлаж илаа та нэг те? Яаж та нэг хорж илаа? Яаж ингэ туршилт нь болох нүг юу гэдээ үзсэн те? Тэгээд бас болсон. Тэгтээ болоогүй те. Тэгээд сүүлдээ тэгээд ялагдчихсан те. Гэх мэтчлээ. Тэгээд энэ ковидизмын хамгийн аимшигтай юм за мөнгөний нийлүүлэлт байна. 20 цаар байна, эрхчлөө байна. Тэрнээс гадна те төрийн эрх мэдлийг бүр хитрхи өсгсөн. Данхар төрийн бүр хитрхи данхаалгасан. Яг бол маш их эрх мэдэл өөрснөн дээр авсан. Энэ ковидоор манай Монголын төр эрх мэдлийнхаа донтолтыг авсан.
ямар гоё юм бэ гэх тэ. Авгаагаа тийш оруулаад өөрөө яахчгүй нэг сайд байлаа шүү дээ гэх мэт чинь тэ. Донтолт тэр бол тэ. Бүр яг. За цахилгаан дулааны үнийг тэгэлсэн нэг их 80 төгрөг зарцуулсан мөнгөний нийлүүлэлтийг үүсгэсэн. За бүх төрлийн халамжийг нэмсэн. Бас мөнгөний нийлүүлэлтийг өсгсөн үр зээл нэмсэн. Тэгэхээр үндсэндээ 21, 22, 23 оны инфляцийн суур бол ковидизм шүү. Ковид өөр юм байгаа. За дараа нь ипотекийн зээл ярьсан. Тэ? Энэ бол гамшиг. Энийн өмнө бас ярьсан. Тэ? Засгийн газрын бонд, засгийн газрын одоо зээл, үр зээл, төсвийн алдагдал бүгд тэ мөнгөний нийлүүлэлтийг, мөнгөний зээлийн тэлтийг өсгөж байгаа бас нэг хэлбэр. Концессийн гэрээнүүд ялгаа байхгүй. Тэр зам байна уу, одоо дид бүтэц байна уу, эсвэл тэр мега төсөл байна уу, бүгд зээлийн тэлтийг явуулж гин гэсэн. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөж гин гэсэн. Гадаадын зээл тусламж ялгаа байхгүй. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөж гин гэсэн. Үн докторжуулах хөтөлбөр гэж байсан. Мах бор бэн баа. Сайхан хөвлөөл нөгөө золооч нь зүгээр 12 оноос хостой. Пүү гэж байгаа л хөвлөөл тараагаал. Тэгээ яаж илаад те. Гамшиг тарьж байсан. Хөгжлийн банк юу юм уу? Хөгжлийн банк бол мөнгөний нийлүүлэлтийг өсгөдөг бас нэг те институт. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөж ийн зээлийн хэлтийг нэмэгдүүлж байна. Бүх төрлийн хөнгөлтэй зээл бол ялгаа байхгүй. Зээлийн хэлт. Жидүү байна уу? Эсвэл одоо янз янзын тэр юу байна уу те? Бла бла бла. Тэгээд тэр графикийг та нар хардаа. Харагдаж байна уу? Дээдсийн цэнхэрн Төв банкны M2 мөнгөний нийлүүлэлтийн статистик мэдээ. Би энэ Монгол банкны юунаас авсан шүү. За. Мөнгөний нийлүүлэлт улаан нь банкуудын зээлийн тэлэлт буюу зээлийн үлдэгдэл. Амар агуулсан та нар хараа. 40 хэдэн их 80 болсон ба. 20 хүрэхгүй 10 хэд дээр л байсан ба тий. 2-3 дахин мөнгөний нийлүүлэлт өссөн. Мөнгөний нийлүүлэлт өсөхдөө дагаад банкуудын зээлийн тэлтийг явагдсан байна. Хардаа таа. Тэгээ хамгийн их нь хизээ байна уу гэхээр 23 24 яг сонгуулийн юм байгаа байхгүй. 23 24 бүм гамшиг. Энэ юу харуулах вэ гэхээр ганцхан юм л харж байгаа. Инфляцийг нэмэж байгаа юмны үнийг л өсгөж байгаа өөр юм байна. За дараа нь ялгаа байхгүй төрийн эмчийн компаниудын алдагдал өөр зээл байна. Өнөөдөр хэд гэлээ дээ. Сая 28 их 80 төгрөг төрийн эмчийн компаниуд тэг өөр зээлтэй гэдэг шүү дээ. Ваа. Гэхдээ наад өөр зээл чи бүгдөө мөнгөний нийлүүлэлтийг л өсгөөд байна гэсэн үг. Тэр хэмжээгээр инфляцийг өсгөөл байна гэсэн үг. Бараа нүнийг нэмэгдүүлээд тэр хэмжээгээр баян өшмөний өмсүүдийг ядууруулаад байна гэсэн. Өөр юу ч байхгүй. Банк усууд сая хэлсэн. Тэгээ өнөөдөр манай зүгээр нэг энтэндээс уншиж харсан юм байдаг. Манай улс төрчид бүгдөө банк устэй гэж байна тийм. Гэхдээ ер нь энийг ингээд хэн авдсан бэ гэхээр бүгд улс төрчид авдаг юм даа. Гишүүн цайг бүгдээ хөнгөлтөө зээл нь хөгжлийн банк байна уу, үн докторжуулах байна уу, концесс байна уу, тэгээд тэр засгийн газрын бондор ипотек байна уу, төрийн эмчийн компаниуд байна уу, бүгд тийм. Төртэй холбоотой кромичууд хамсаатнууд л авдаг. Бид нар баяждаг. Хайпи сайхан. Мас ард түмэн ядуу хөврөл. Гой нэртэй хөтөлбөрүүд асар ихтэй. 10 их 80 хөтөлбөр, шин сэргэлтийн бодлого, шин хоршоо, 14 мега төсөл бүгд юу зээлийн тэлт. За одоо сүүлдээ нөгөө Европын, Америкийн зүүнтнүүдийг дуурайгаад, Green Deal-ийг дуурайгаад ногоон зээл гэдэг бас нэг мөнгөний нийлүүлэлт өсгөдөг, инфляцийг өсгөдөг нэг юм гарцсан те тогтвортой хөгжил. EGS гэдэг энийг бас манай нэг компаниудын дуурайж байгаа те EGS-тэй хөтөлбөртэй болчихвол гоё зээл авна гэд мөрөөдөд бас шунаа явж идэг те ухаарахгүй байгаа байхгүй юу инфляцийг л өсгöd байна гэдэг. За нөөцний хулгай бол тэр чигээр мөнгөний инфляц мөнгөний нийлүүлэлтийг өсгөж байгаа хэлбэр те та нар яг өргөн хэрэглээний бараа болж нүүл хөдлөхөр болж машин болж баа мөнгө нийлүүлэгдэл нийлэн мөнгө өсөөл юм. Хадгаламж одоо халамжууд ялгаа хүүхдийн мөнгө те бэлнээр тарааж байгаа мөн бүгд. За дараа Монгол банкны алт худалдаж авдаг систем. Жилдээ 3-4 одоо алт өссөн юм чинь бараг 5 их 80 төгрөгийн алт худалдаж авч байгаа.
Тэгээ би Монгол банкнаас асуусан. Манай энд тогтмол ирдэг Монгол банкных нь байгаа баяр л да. Энэ алдаа яаж худалдаж авдгийг? Тэр мөнгө нь дансанд нь байгаа мó? 5 их 80 төгрөг нь хаана байгаа юм бэ? Тэр иргэдэд ингээд дансанд нь шилжүүлээд байгаа мөнгө нь хаана байгаа? Хаанч байхгүй шүү дээ. Зүгээр тооны машиныг тийм ээ гар дээр нь дэг гэд 5 их 80 төгрөгийг үүсгээд зах зээл рүү хайчиж байгаа байхгүй. Энэ юу? Мөнгөний нийлүүлэлт. Тэгээд тэр статистикаар их тоглодог тийм. Гай эдийн засгийн өсөлтөө тэгээд статистикаараа инфляц хэд байлаа одоо 6 7 гэлөө 9 бара оо за үнэмшээрээ итгээл яваад тий. Окей. Гоё штэ. За Монгол яг үүндээ мөнгө бол хангалттай их байгаа. Саяны та нар харсан. Мөнгөний нийлүүлэлт хэр их байна. Зээлийн үйлдэл хэр байна. Хамгийн гол нь тэр оновчтой зөв рационал тийм ээ бизнес рүү орохгүй байгаа байхгүй юу. Дандаа улс төрч дандаа тийм ээ буруу хүмүүсүүд тооцоогоо буруу хийдэг хүмүүсүүд тэр мөнгийг ашиглаж эргэлдүүлснээрээ өхлүүд хөрөнгө олж тий эдийн засгийг гацаадаг. Одоо жишээлбэл манайхан Норвег яваал гэдгийг. Норвегийн баялагын санг судална гэл. Гоё тий. Тэнд асар их гадаад худалдаанаас валют ордог. Тэр валюта тэр норвегч мэдж байгаа. Тэр валюта бид нэр улс руугаа оруулах юм бол инфляц өсөд гамшиг болно. Голланд өвчин гэдэг шиг. Тийм учраас тэр мөнгө улс руугаа оруулдаггүй. Улсаас гадуур хөрөнгө оруулалт хийдэг. Хувьцаа авах байдаг юм уу, алт авах байдаг юм уу, улс руугаа оруулдаггүй. Хятад хар та нар асар их тийм ашигтай ажилладаг гадаад худалдаанаас валют асар их олдог. Яагаад Америкийн нэгдсэн улсын Японы бондыг аваад байгаа юм? Яагаад бол тэр мөнгөө улс руугаа оруулах юм бол гамшиг болно, инфляц өсөх чинь. Манайх яадаг вүлээ? Нөгөө 5 толгой ногдлаа шиг маа гэж бүгдөө нь тараагаад өгчдөг те. Гамшиг. Гоё. Тийм учраас энэ баялагын мөнгөө заяа. Монголд оруулаад байвал өгөөлөөл мөнгөний нийлэлт төсөөл, зээл төсөөл, инфляц болно гэх. Тийм учраас тэр олж байгаа мөнгөө гаднаа байршуулах шиг зөв байршуул байхгүй. Тийм учраас мөнгө бол хангалттай. За Мисс хэлсэн байдгийг инфляц бол сүрэл биш. Тахал шиг дэгддэг өвчин биш. Инфляц бол бодлого юм аа. Энийг заслуулна. Гэхдээ маш хэцүү. Маш одоо яагаад донтолт гэж нэрлсэн юм бэ гэхээр гарах гэхлээр одоо та нар ингээд Монгол банк одоо жишээлх юм бол сая сонгуулийнхаа дараа ухаарсан л да. За нөгөө мөнгөний нийлүүлэлт чинь 40% болсон байсан. Дараа нь 20% болсон байсан. За бууруул яагаад? Бууруулаад өнөөдөр нэг 9-8 10% хүрэхгүй барьж байгаа. Ингээд оролдоо. Тэгэхгүй бол инфляц бүр галзуурах нэ гэдэг. Тэгэхээр тэрнээсээ гарч чадахгүй. Яагаад гэвэл дахиад өсөхгүй бол болохгүй. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт хангах ёстой. Улс төрчдийн шахалтанд орж явах ёстой гэдэг утгаараа. За энэ юу вэ? Тийм эхнийх нь улсын төсөв. Та нар улсын төсөв яаж өсснийг харж иж болно. Та бүгд мэдж байгаа. Өнөөдөр 30 40 их 80 болцсон. Нэг хэдхэн жилийн өмнө 5 жилийн өмнө нэг 12 3 байсан юм шиг ба тий. Тэгээ ашигтай алдагчтай явж чад алдагдлууд нь дандаа бас ялгаа байхгүй шинэ мөнгө хивэж гарч иж байгаа учраас мөнгөний нийлэлт өсөх чинь гэсэн. Тэгээ энэ нэг төсөв бий болж байгаа гэдэг чинь данхарт буюу төрийн их мэдл буюу төрийн донтолт буюу дахиад мөнгөний нийлүүлэлтийг өсөж мөнгө зах зээл рүү их орж ийнэ гэсэн өөр юм байхгүй. Ямар хэлбэр, янз янзын хэлбэр. Тэр алдагдлыг дарж уу ингэж янз янзаар. За дараагийн график нь Монголын гадаад худалдаа байгаа. Ашигтай байгаа. Энэ маань өөрөө нэг талаас сайхан валют орж иж нүүрс. Зис окей. Гэхдээ ялгаа байхгүй. Дахиад мөнгөний нийлүүлэлтийг өсгөж ийн, зээлийн төлөлтийг өсгөж ийн гэсэн. Тэрүүгээр өөрөө энэ маань өөрөө бас сөрөг нөлөөтэй. Юу вэ гэхээр цөөн хэдэн хүмүүсүүд хит байж нь уулных нь ядуу хэврэл байна гэсэн. За энэ алтны худалдаа авалт байна. Окей. Тэгээд тэр одоо инфляцийг үүсгэх аргууд одоо сүүлийн үед айгүй нарийн болж байгаа. Ялангуяа Америк, Европын холбоо өдр бол CBDC гаргаж эхэлж байгаа. Энэ бол гамшиг. Энийг хүн бүхэн эсэргүүцэх ёстой зүйл. Юу вэ гэхээр энэ бол цахим мөнгө.
Энэ цахим мөнгө гэдэг бол нэгдүгээр тэд нар бүр их илүү мөнгө хэвлэж гаргана гэсэн дураараа. Бүр замбраагүй. За юу. Одоо бүр хитрхи их. Нөгөө талаасаа та нарын бүгдөө чинь бүх амьдралыг хянана гэсэн үг. Бүрэн контролд орно гэсэн үг. Ямар ч эрхчлөө байхгүй болно гэсэн үг. Нэгсэндээ бэлэн мөнгийг бүрэн устгана гэсэн хууль явж байгаа юм байна. Монгол нөгөөдөл чи айгүй бол оруулаад ирнэ. Орж ирэх гээл байгаа бах те. Аюултай. Энийг эсэргүүцэх хэрэгтэй. За цаашид ер нь энэ инфляцийн эсрэг ер нь яах ёстой юм те. Иргэд нийгэм мэдлэг үзэл бодол божит байдлаа ойлгох нь зүйтэй. Энгийнээр логиктой саяны миний ярьсан зүйлийг тийм ээ эргэлзээж хандах хэрэгтэй тийм. Юу вэ? Энэ нэрээ үнэн биш байгаа. Энэ багийн зарай нэг жоохон үний юм яриад байгаа юм биш байгаа гэдэг нэг жоохон хандуул зүгээр тийм. За ихтэй сургуулиуд чөлөө зах зээл Австрийн эдийн засгийн сургуулийг онлыг саяны ярьсан зүйлүүдийг заадаг тийм. Сургадаг байвал гэсэн. Хэвлэл мэдээлэл нь төрийн авилгачтаас хол байвал зүйтэй. Энэ хэвлэлийнх нь хаяа орж ирдэг юм аа үстэй. Юу гэхээр хараат бус бие даасан байдал байх ёстой. За компаниуд хамгийн буруутай нь бид нар штэ бизнесмэнүүд. Яагаад гэвэл хамсаатан болчтой. Кроны. Тэ? Кроны хөрөнгөтнө, кроны буржуазууд. Юу гэхээр бидний бизнесийг төр дэмжээч гээл тэ. Тэгэл нөгөө бизнесийн төрөөр дэмжүүлэх гээд дэмжүүлснээрээ зөвхөн өөртөө цөөхөн хідэн бүлэг хүмүүсүүд л тэр дэмжлэгийг авдаг. Хідэн томчууд нь. Нийт масс free enterprise гэж ярьдаг. Одоо жижиг зунд үйлдвэрлэл юм уу бусад нийт масс тэр дэмжлэгийг хизээж хүртэж чаддгүй. Яагаад гэвэл тэр хагас дээр болгон суудаг хідэн нэг оюун эрдэнэ дээр нэг суудаг нэг хідэн юмнууд байсан шүү дээ. Том компаниуд. Гэхдээ тэд нар чи өөрсөндөө зориулж юм хийлгэж байгаа шүү дээ. Тэр нь юу? Хөнгөлтэй зээл, хөгжлийн банк, аливаа энийг хориодог, тэрийг хориодог, өөрсөндөө монопол даван барих авах тийм ээ. Өөр юм байхгүй. Хамгийн хортой зүйл. Тэрийг бизнесмэнүүд ухаарч чаддгүй, ойлгож чаддгүй. Тийм учраас компаниуд төрийн дэмжлэгээс татгалзах ёстой, татаасаас татгалзах ёстой, хөнгөлтэй зээлийг болох ёстой, тендер, концессийн, квот, тусгай зөвшөөрөл лиценз намууд цөөхөд бити үйлчлээч та нар. Энэ нод нийт масса хараач, энэ нийт иргэдээ хараач гэдэгтэй. Зөвхөн цөөхөн хэдэн хүмүүсүүдийг баяжуулах гэж юм хийж байгаа. Тэр банк, үл хөдлөх хөрөнгө, тэ уурхай, баба гэх тэр мөнгөнд төрүүлж ирдэг хүмүүсүүд л юм хийлгэж байгаа өөр юм байна. Иргэдийн байгууллага. За иргэдийн байгууллага, төрийн хүмүүс байгууллага энэний өмнө уух аюугаа ярьсан тэ бас ялгаа байхгүй. Бүгдөө худалдагдсан. Ашиг сонирхлын бүлэглэлд орцсон. Төртөө хамсаагдсан. Бас ялгаа байхгүй тэ. Энэ ашиг сонирхлын бүлэглэл гэдэг юм аюул чухал юм байгаа юм шүү дээ. Энэний өмнө их гоё ярьсан баг. Тэр олсны ном дээр байгаа. Монгол дээр болж байгаа зүйл тэ. Цөөн хэдий ч олон энэ ашиг сонирхлын бүлэглэлүүд, элитүүд хууль батлуу засгийн газар нөлөөж өөртөө дэмжүүлэн тэдий ч хөгжил буюу саяны энэ юмнууд гамшиг инфляц уламжлах болно гэсэн. За Монгол банк за яриад тахыг тэгэл. Окей. Төр дэндүү данхар байна. Бүх учир шалтгаан. Нэх гой учрал нь юу гэлээ? Эдийн засгийн эрхчлөөний хууль ямар ч хэрэггүй шүү дээ. Данхар төрийг л устгах хэрэгтэй. Өөр юм байхгүй. Төрийн демонтаж хийх хэрэгтэй. Демонтаж гэдэг чинь юу гэж салгаж ингээд эвдэж ингээд байхгүй болгоно гэсэн үг шүү дээ. Авсаархын төрөл байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ зах зээлийг төр хизээч дийлдэггүй. Дийлж чадахчгүй. Дандаа ялагддаг. Зах зээлд. Зах зээл өөрөө аяндаа тогтсон систем учраас энэ өөрөө хамгийн гайхамшиг энэ олон хүмүүсүүдийн тийм ээ сонголт мэдээлэлээр тулгуурлаж аяндаа тогтсон систем нь аяндаа өөрөө голдролгоо хоромдог. Төр юу ч хийсэн яаж ч байсан. Тийм учраас төр альва юм баг оролцож тийм баг зохицуулж баг данхайх нь өөрөө хамгийн чухал юм. Тэгэхэл юм бол энэ бүх зүйлүүд гайгүй болох байхаа л гэж найдаж байна. Окей. За тэгээд
Энэ онол буюу эдийн засгийн сургаалын талаар ярьсан Австрийн сургаалын энэ одоо монгол хэл дээр орчуулагдаагүй хэд хэдэн ном байгаа маа. За. Энийг одоо зарим нь орчуулж байгаа. Энэ Ротбарды ном байна. Бидний мөнгөөр төр юу хийчихвэ гэдэг ном жоохон ном. Энэ их гоё номыг орчуулах хэрэгтэй юм байгаа. Дараа нь энэ Хайкийн тэр хиний асуусан яг чөлөөт банк. Энэ дээр нэг онцлог юм байгаа шүү. Энэ ном дээр гайхамшиг юу вэ гэхээр мөнгийг denationalization гэдэг хувийн мөнгө байх хэрэгтэй. Аль болох Монгол банк хувийн хвшил рүү, хувь руу тийм ээ юмаа шийдвэрлэх хэрэгтэй. Бүх энэ хязгаар саяны ярьсан зүйлийг аль болох байхгүй байх юм бол ач тустай гэдэг энэ одоо нэгсэндээ free bank гэсэн утгатай ном байгаа. Хайки. За хамгийн сүүлд нь одоо миний Bible гэж ярьдаг ном. Испани эдийн засгч Десото. Нөгөө Сото биш шүү. Нөгөө Сото чинь жоохон буруутлын зүүнтний. Энэ Есүс Huerta de Soto гэдэг Испани Мадридын сургууль дээр хамгийн доотлоо Money Bank Credit Economics гэдэг энэ ном гайхамшигт ном. Энэ бол Монголын их сургууль, дээд сургуулиудын сурах хүчийг болох ёстой ном. Энийг орчуулъя гэсэн хүмүүсүүдээ бол би дэмжин шүү. Хүрээ дээрээ. Ялангуяа мэргэжлийн хүмүүсүүд, ялангуяа банк санхүүгийнхэн байвал хамтраад энийг орчуулъя гэсэн санаа байнга байдгийн шүү. Энийг монгол хэл дээр гаргах хэрэгтэй. Зүйтэй гэж боддог. За, баярлалаа. Дууссан байна.